Тэгрийг идэр алмын TikTok баг үзэх юм. Яасан? Е. За, сэмэцгэнэ энэ өдрийн мэндийг хүргэе бүгдээрэнд нь миний бичлэг тавтай морил. Өнөөдрийн бичлэг баг Mobile Legends-ийн хамгийн анхны бичлэг баха. За, өнөөдрийн бичлэгээр юу хийх вэ гэхээр ранг дарна. Ранг дарахтаа соло дарна. Гэхдээ нэг тоглоомын дүрмтэй тэр нь Argus аавн эсвэл Fiddle. Ер нь бол Season хийснээс хойш Argus-аар дандаа баг спам хийж байгаа гэж ойлгож байна. Тэгсээр нь аягүй хурдан митиг хүрсэн соло тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр соло тоглож байгаа хүмүүс маань Argus-аар тоглож сурах юм бол хурдан ранк авах боломжтой гэж бодож байна. Argus бол Mobile Legends-ийн баатруудын ер нь бол хамгийн underrated буюу бусдаас илүү бага бэхлэгддэг хероонуудын нэгт ер нь бол зүйсээр тооцогддог байх. Argus аавн эсвэл Fiddle гэдгээ миний винрейтийг хараа 29 удаа тоглоод 75% винрейттэй. Зөвхөн энэ сизонд л анх удаа Argus-аар спам хийж байгаа штэ. Тэгсээр нэ винрейт аягүй хөөрхөн соло тоглож байгаа гэхэд тэгэхээр ер нь бол Argus соло тоглож байгаа хүмүүст маш гоё. Би банд нь одоо юу банд хоо? Юу банд тийм билээ? Valentina банд хоо? Franco амар левелд штэ. Franco бандсан. За эмцэнгүш. За угаасаа манай хүн Franco аавна гэсэн байна. Амжаагүнч болсон байна. Амбуст хийгээд байгаа юм биш үү манай. Яана тэгэхээр яг бол за угаасаа Argus авахгүй байсан ч Fiddle юмсэн юм чи. Argus-ыг тоглоос сурчих юм бол аюу гой баатар ер нь бол тоглолтын mid to late буюу mid болон late game дээр амар OP гэж хэлж болно. Ер нь бол Argus-аар 29-ууд матчийн CC эхлээд тоглож гиснээс хойш миний ойлгосон зүйл их юм бол тэр байна. Юу вэ манайх 2 танктай тоглох юм уу? Тийм биш шүү дээ. За яг уу. Энэ Severin скин аяа гоё те. Лайла. За гэтээ Лайла бас аяа хөөрхөн болсон байл. Сүүлийн апдейтаас хойш 2-2 нь станддаг болсон. Тэгээ аяа хурдан зодддаг болсон байлээ. Зодонгоо ер нь хөдлөхөд аяа амархан болсон юм байлээ. Ламбатрийн номер 39 гэнэ. За миний ашиглаж байгаа item spell зүгээр л юм байдаг л. За одоо юу болохыг харцгаая. Alucard эсрэг Karina, Franco-гийн эсрэг Johead, Tyrell эсрэг одоо Severe-лахта Layla эсрэг хана би миний эсрэг Julian гэдэг хөгжсөн Julian амар те. Зүгээр нэг ганцхан комбон зүгээр секунд ч хүрэхгүй алддаг ш. За хамгийн их бүүц аавна. Тэгээ 2 дугаар скиллээ нэ. Ер нь л Argus-аар тоглодог хүмүүс хамгийн түрүүнд 2 дугаар скиллээ нээдэг байх. Julian хаан байна. Гараад ирээрээ. Ер нь л Argus-аар early game дээр бол хөөрхөн damage бас хийдэг. Нэгээ зоогоод 2-ороо сүлбээд poke хийх маягаар хүйжүүлээ хажиж юу. За аргагүй бах. Julian чи ер нь 3 level хүрж ижил damage сайжирдээ штэ. Ер нь бол комбо нэгддэг юм уу тэгэхээр 3 level хүрээгүй бахтаа угаасаа хамаагүй надтай тултаад хэрэггүй бах. Энд бах. Биний баг алч. Яа би өглөө. За амьд гарлаа штэ. За байж байгаа. Би баг энэ цэрэг авчиж болох баха. Манай Alucard ирсэн юм чинь цэрэг яваад хүй. За яах вэ Karina? Би чамаас өшөө авахтаа лаунда. Нэгээ зоод 2-ороо сүлбээд хөөрхөн пок хийж байгаас те. Ер нь Julian-ы баг 35% цусыг нь за би баг айтемгүй штэ. За Julian ингээд дэг зэрэг авч чадсан. Хүй. Яа, хогч штт. Хайрвал. За хайрын чи юу аа угаасаа үлтийн хачаар л амьдултлээ. Одоо үлтгэн чи жоохон сейф тоглох бол. Хүй миний мөнгө би бөнгөрөө бүр хамгийн доор явж штт. Би угаасаа нүүб Argus. Зүртэл дээр дэм болоод тах шиг байна. Тийшээ очих уу? Байх уу? За баг хэрэггүй ч юм да.
Аргус алаа гинэ. Оо. Энэ баг үлдвэрэгдчихлээ шүү. Хүй. Яа. Арусаар бол ер нь крит босс гэж тоглохгүй. Яг нэг марксменууд сүүлийн марксменууд ланд аваад байгаа штэ. Атак спидтэй ямар ч крит байхгүй. Яш. За. Жохон сейф тоглох бол жохон айтем ядч ихний. За. Би баг алцгал юм шиг байна дөө. Яширчи. Аргусын гоё юм бол Bester Diver. Тэр доор ингэж хооронд хөшлөх хэрэгтэй. За магадгүй. За хүмүүс ирэхгүй. Зя зэрэг авчаад ирэх голцсон дээр. Hello. Зя зэрэг авцсан. Чиний яах юм бол энэ яг жоо хэрэг мэдэрээ. Жулиан мэдэн намайг бардаг баатар биш шүү. Яа аргасан хам капитан юм энэ тий. Яш. Жаа бара. Би барыг нэг алчих. Яа. Гой миний үл дахин уншсан. Нашир жилия. Ясаг зөрөгтэй юм бэ? Хүй, миний айтем юу вэ? За одоо дараагийн айтем демо хандраа. Бихтэй жижиг айтемасаа наас гараад ирв. За. Яа, барыг алцах байх гэсэн чинь. Яг хөө би Керинагаас өшөөгөө авах хэцэн л гэлцэн л байгаа. Өшөөгөө заавал аавна да. Лайлын хоёр инстантдаг болчих бүр амар болсон билээ те. Би дээш чинь бүр нэг амар лайлатай айлтай таарсан шүү дээ. Оин severe дараад байл та хойн зогсож хамгийн гимгүү хамгийн их өндөр даймаж хийж байгаа байхгүй юу? За би энэ донд оршоод божигнуулнаа. Severe наширчи. Хана би наширчи. Хүй. Оо, ямар хурдан явд юм бэ? Яна. Нөө бараг халах хаа. Инкс нүчи. Зя, дараагийн айтмаар цус нүгэлтийн эсрэг айтмаа. Гэхдээ хүй. Гэтэ энэ айтмын гоё юм нь чам хэрвээ дайсан чинь нэг дефенс айтемтэй ч юм уу нэг HP айтемтэй байгаа юм бол чи 8% өндөр даймаж учруул ингээл бодтоо. Айтемоос автидээс ямар болсон. Иргөө хоёр ал гинөө. Нэг нь бодвол биелэх та. Lord. Яа. Бар хэрүүл хийгээгүй тоглолт баг Монгол серверийн түүхэнд байхгүй хаа. За энүүгээрээ зүгээр бишэлж идөө. Яна тийм дайм болоод шүү дээ. Би энд ингээ зүгээр цэрэг аваад тахын зүг. За зүг. Буруу байсан ч зүг. Би одоо дахиад хараал болох. Яа, яг хийлж дуусах байх. Яах вэ? Яа, Керинэг заавал алж иж сэтгэл амна. Зя дараагийн айтем Golden Staff. Ахоо, забэж байгаа. Ай. За би баг энэ кино хийх хаа.
Арус алаа гэдсэн үү? Алагаар. The shadow in my heart is deeper. Merciful heart is burning. За би нэгийг ядч алах байлгүй дээ. Яна. Оо, хохин шидэж чадсан мөш намайг. Зя дотлоо clear хий. Дотлоо цэвэрлээ. Би тэр үнэхдээ Каринаас өшөг авцсан те. Тэр мэд дээр одоо дахиад нэг алхад байгаа. Каринаас таавал өшөг аана. Жон бөхсөхмаар хин. All shall be judged. Зэвэр. За би зэвэрийг болоод аална. Хүй. Яа. Ой, Карина трипл хийдэг шүү дээ. Манай Лайла ашиг амьд байна. Лайла safe. Yes. Яа, яг алдчихлаа гэж бодлоо шүү дээ. За, одоо Лорд. Лайла минь би зэврийг ална. Ер нь дайнд хамгийн их даймж хийдэг нь яг хойноос нь завардаг мохон мэж нэт шүү дээ. Одоо яг нэг гоё вар хийгээд хожчих юм бол вартаа ялчих юм бол манайх их зоолттой ялна. Миний үүрэг бол хойноос нь дараад тэр марксмен мэж хоёрыг олж устгах. Оо, нэшч. Баарлаа найзуудаа. Хүн хэрэлцэн ч ингэж хэрэлдэх хэрэгтэй байхгүй юу? Алуудаа гэж яснаас найзуудаа ной сонсогдож байгаа сте. Жон соёлтой байцгаая бүгдээрээ. Чи их буруу сонголт хийлээ те Жохед. Йоо. Жохед ихтэй алчихгүй л үү. За, гүйж. Бихтэй сая Жохед руу тэний юм шиг болаарч тэн буруудлаа л да. Тэгрийн хидрэ алмын TikTok баг үзгэн. Яасан? Тэрийн айтмыг харсан. Оо яна. Sorry and. Би ямар гоё kill steal хийчихсэн. Severe. За, хөрөхгүй мэн. Арус бол бэлтгүү хинж биш. За, манай хугасаа 3-ыг алдсан. Одоо Лордаа бол дуустах газар. Гэтэ тэний Карина байгаа тий. Карина. Ашгүй дээ. Энэ бол Stipушны тийм манай Алукард бас хөөрхөн тоглолт юм байна. За миний айтмаас фул болсон мэт. Уусаа фул. За би баг одоо хөлтөө хийгээл бейс руу нөрөх дуусгана дөө. Ганцхан меню байхад л болоо. За ингээд би Каринаас өшөг авлаа. Өшөг авч дууслаа. Гэтээ сая би хөлтөө өрчлөө шүү дээ. Болон бейс руу ингээ хөлтөө хийж ороод ялах аймаг гоё. За баг уншчих юм уу? 10-аас хөлт гэтээ хөрхөн кулдаун багтай тий. Тэнд өпи хэрнээ. За дуслаа дөө. Дууссан. Манайх hodсон. Та нар одоо яач нэмэргүй тийм ээ. За миний бичлэгийг үзсэн хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр миний зүгээс өгөх зөвлөгөө бол 10-аар энэ 4 ласыгаар миний хамгийн дэлхий дээр хамгийн нүүб 10-ийн бичлэгийг үзсэн баярлалаа. Нэрээ миний YouTube sub-ыг subscribe хийж дэмжээрэй. Энд дэр нь бол Mobile Legends болон Genshin Impact-тай холбоотой сонирхолтой бичлэгүүдийг цаашдаа ер нь хийгээд явах хаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.